За сэтгэл гутралыг давхад зөвхөн сэтгэл зүйч туслахгүй. Ерөөсөө л эхний алхам хийх сэтгэл зүйчдэр очие гэдэг эхний алхмаа хийх тэр процессыг тэр хүн өөрөө л байхгүй. Зүгээр л эхний алхмаа хийх л пүш өөртөө өгч. Энэ гэхдээ аюу хэцүү. Сайн байцгаана уу? Өнөөдөр Зулагийнхан дугаарт сэтгэл зүйч Намуун Цэцэг маань оролцож байна. Сайн уу Намуунаа? Шинэ төвөөс баяр хүргэе. Нэлээд хэсэг хугацаа өнгөрчлөө тий. Тэгээд найзтайгаа яг нэг аль биесээр баяр хүргэж чаддаг болохоор баяр хүргэе. Төвийнхаа талаар танилцуулаач. Сүүлийн үеийн сонин сайхан юу вэ гэдгийг хэлэх. За подкастнда оролцуулж байгаа найзтай баярлалаа. Амжилт хүсье. Тий. Маш гоё тийм яг нийгэм толгодсон. Ер нь хүртэл их гоё юм байлээ шүү дээ. Тэгээ өмнөх подкастуудыг үзсэн аюу таалагдсан. Тэгээд өргөдөж ирэх нэр төрийн хэрэг байлаа миний хувьд. Анхны подкастнда оролцож байна. Сэтгэл зүйн төвөө нээгээд одоо яг 1 жил болж байна. Сая яг нэгжлийн аймаг болсон баг. Тэгтээ яг нөгөө харьцангуй дунд нь суралцах зүйл их байсан учраас зөвлөгөөг бол нэг тууштай явуулаагүй. Тэгээ сүүлийн нэг хагас жилд нэлийн зөвлөгөө талдаа илүү үйл ажиллагаа явуулаад байж байна да. Одоо сүүлийн үед чинь ингээл гутрал гэдэг сэдв чинь ер нь нийгмийг бас нэг юм нөмөрч байгаа хар бараан үйлүүдийн нэг байгаа даа шүү дээ. Ялцчихгүй тий. Тэгэхээр ингээд одоо хэрвээ нууц ишвэл ингээл хүмүүнлэгт хоёлоо нэг ингээд сурч байхад гутралын талаар ярьдаг байсан. Тэгээд ер нь даван туулаад явж байгаа гэд ярьдаг байсан шүү дээ. Тэр талаар ч асууж болох болов уу? Манай сонсогчдод хуваалцаач. Ер нь бол тийш дээ. Яг энэ сэтгэл зүйн салбарыг сонирхож орсон маань ерөөсөө л би өөрөө яг тэр сэтгэл гутрал гэдэг зүйлтэй таарад тэгээд одоо тэрийгэ даван туулах бүхэл алхмуудыг хийж явах явцдаа л одоо 2 дахь мэрэгчлээ болгож сонгоод тий одоо юу гэдгийг дахин төрнө гэдэг шиг. Тэгэхээр яг үлдсэн амьдралын зорилго, үлдсэн чиглэл тий юу хүсэж байгаа, юу мөрөөдөж байгаа, юу юм тий одоо би яг хин бэ гэдэг бүх зүйлээ олоход бол энэ салбар айгүйх тусалсан. Тэгээд тэрнийхээ үүднээс ч гэх юм уу яг өөрөө илүү даван туулсан, ер нь бол даван туулсан гэж үзэж байгаа. Гэхдээ энэ бол урт хугацааны асуудал л да. Хүндээсээ хамаараа тий. Миний хувьд бол ер нь бол жоохон хүнд зэргийн сэтгэл готралд орсон байсан. Тэгэхээр бүр эмчилгээний төрлөөр явагдсан гэсэн үг. Сурж байгаа хувьд бол яг л нөгөө даван туулаад эмчилгээ минь эхэлсэн ингээл явж байсан. Тэгээ одоо зүгээр минийхаар ингээд бодоод үзэхэд ер нь даван туулаад нэг 2 жил орчим болсон юм уу? Тий. Гэхдээ мэдээж энэ зүйл чинь бас нэг талаас аюулгүй тийм тахдаг гэдэг тийм нэг гаргалгаа бас байгаад идэг байхгүй. Тэгэхээр нөгөө жоохон зарим тохиолдолд мэдээж энэ нөгөө амьдралын явцад ингээд ямар нэг асуудал гарах ч юм уу тий. Нэг өөрт нэг юм мэдрэмжийн өөр хариу урвал гараал ирэнгүүт жоохон тийм айдас байгаад идэг байхгүй. Нөгөө сэтгэл готрол тагч байгаа юм болов уу гэд тий. Гэтэ яг нөгөө энэ талаар нөгөө өөрөө яг ажиллаад сураад ингээл нөгөө байнгын мэдээл авдаг болохоор за одоо дахисан байсан чи энэ бол зүгээр гэдэгтэй ингээд эвлэрсэн гэхээр даван туулсан гэж бас үзэж болох л юм. Одоо ингээд анх гутрал юм болов гэж яг ямар шинж тэмдэгтэр түлхүү ажиглагдав? Яагаад тэ онцлогоонд хандах болов? Ямар хөө мэдрэмжүүд зовглон төрөөдөө одоо магадгүй ингээд би гутарч байгаа юм болов гэсэн хүмүүс ингээд сонсож байгаа шүү дээ. Зуллаа манаас аюу гоё асуултаа тавьж байна. Ер нь бол одоо ингээд нөгөө яг энэ сэтгэл зүйн салбар нөгөө яг хөөсрөлтийн үе дээр явж байгаа болохоор нэгэн талаа айгүйх мэдээлэл ихтэй болсон байна. Гэхдээ яг ингээд нөгөө мэдээлэл бид нар ингээд шүүнгүүд бүгд л нэг ингээд нэг шинж чанар, онол, эмчилгээ гэл ингээд нэг дандаа нэг юм мэрэгжлийн түвшин юм яриад байгаа байхгүй юу? Яг Зудлагийн асууж байгаа асуулт бол үнэхээр таалагдлаа. Яагаад вэ гэхээр угаасаа онол байна. Бүх хариулт байна, асуулт байна. Би нөхцөл ChatGPT ярьсан ч бид нар болохоор юм тий. Гэхдээ яг тэрийг мэдрээд явхад ямар бэрхшээл тулгардаг, яг тэр байхад мэдрэмж ямар байдаг тий. Хүн бүр ингээд яадгүй гэдэг бүх юмыг яг л нөгөө даван туулсан хүн
хамгийн сайн ойлгодог байхгүй юу? За одоо магадгүй ингээ над дээр хөнгөн зэргийн сэтгэл би өөр нөгөө сэтгэл зүйн төвийнхөө мэдээлэл хүрэхтэй голдуу сэтгэл готрол тал руугаа чиглэж хүрэхийг боддог. Тийм ч учраас илүү нөгөө хөнгөн зэргийн хүмүүс хөнгөн зэргийн сэтгэл готролтой хүмүүс ирдэг байхгүй юу? Ингээ яриа сууж хаад яг л тэр нөгөө хүний ярьж байгаа мэдрэмж тэрийг ингээ илэрхийлж мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр би ингээ тэрийг мэдэрсэн одоо юу үздсэн байгаа учраас тэрэн дээр ингэж ажиллаад тэр мэдрэмжийг нь таниулахад айгүй хэлбэр болоод байгаа байхгүй миний хувьд. Энэ яг өрөөсөө л ойлголт байж магадгүй. Гэхдээ сэтгэл готрол гэдгийг мэднэ гэхээр яг энэ нэрээ одоо юу гэдэг бид нар ингээд би шүдээр их тайлбарлах дуртай л да. Найз нөхөд ер нь ойр дотны хүмүүстэй сэтгэл зүйн асуудлыг. Тэгэхээр бид нар ингээд шүд өвдөнгүүд энэ хорхоотцсон байна гэд ингээд бид нар мэддэг штэ. Яг сэтгэл зүйн хувьд бол энэ айгүй сонин ингээд онцлоод мэдээд яг одоо бол ингээд мэдээл хангалттай учраас хүмүүс харьцангуй шинж тэмдгээр нь ч юм уу мэдээл авснахаа хэрээр энэ нэрээ байж болох юм гэдэг тийм бодол төрж магадгүй. Яг миний хувьд гэх юм бол ерөөсөө далд хэлбэрийн сэтгэл готролтой маш удаан хугацаанд явсан юм билээ. Тэгэхээр эн чинь зүгээр өнөөдөр маргааш өчигдөр өвдөөл өнөөдөр илрүүлдэг асуудал биш л дээ. Тэгэхээр магадгүй ингээд буцаагаад эргээгээд ингээд өөрийнхөө түүх рүү өнгөөхөөр өстой нөгөө сэтгэл судлалын онлоор бол бүр л ингээд нөгөө энэглээс ахуулаад асуудалтай байсан болж таарч байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд яг амьдралын явц дунд одоо нөгөө төрсний дараах сэтгэл готрол гэдэг ч юм уу. Энэ сэтгэл готрол чинь ингээд дотроо янз штэ клиникийн төрсний дараах одоо юу гэдэг бүр ахмад насны сэтгэл готрол хүртэл гэж байна тий. Тэгэхээр яг тэр процесс бүрд ингэж явж байгаад минийх нэг сэтэрсэн нь яг гэмтлийн дараах юун дээр л бүр ингэж сэтэрсэн юм шүү. Би ер нь нэг тэрэн дээр л гаргалгаа тавьчихад байгаа байхгүй юу? Одоо бид нар хүмүүс ингэж боддог сэтгэл готрол гэхээр ингэж нэг юм болоод нэг зүйл тохиолдоод тэгэл ингэж сэтгэл готарчдаг. Энэ бол ерөөсөө энэ сэтгэл готрол үүсэх хамгийн гол юм бол ерөөсөө ил гаргаж таах мэдрэмж юм гэж би ойлгоод байгаа байхгүй юу? Ил гаргаж таах мэдрэмж илэрхийлж чадаагүй тэр үгс. Ер нь бол үгсээсээ илүү мэдрэмж одоо юу гэдгийг жоохон бахад хүүхд ингэж одоо юу гэдгийг автаа зодууллаа. Дунд сургууль багштаад одоо доромжлууллаа, найз нөхдүүдтэй шоолууллаа. Тэгэхэд гомдлын мэдрэмж, чүүрийн мэдрэмж, айцын мэдрэмж авч штэ. Тухайн үед тэр мэдрэмжээ хилээгүй ингээл дараал яваад исэн болж таарад байгаа байхгүй юу. Тэгээ эн чинь урт хугацаанд ингээл бид нар нөгөө овоолол идэг штэ. Ингээл овоолол ачаагаа үүрэл тэгээд нэг юм хүмүүсийг ажиглаад байхад нэг юм жоох юм цоглог ийм сэргэлэн ийм хүмүүс чинь өөрөө тухай үед мэдрэмжээ дараал гял шийдэл өөрийгөө сатааруулаад ингээл яваад байдаг юм шиг надад ажиглаад байдаг байхгүй юу? Зүгтаагаал зүгээр юм шиг царайлал ингээд. Тэгэхээр эн чинь ингээд альва процедурын хувьд ингэж явж жагаад хизээ хаана юу тохиолдох вэ сэтэрх вэ гэдэг л point нь болчихж байгаа байхгүй юу? Тэгээ ингээд ковидын дараа сэтгэл готрол маш ихсэн гээд байгаа нь энэ ерөөсө ковидтай хамаагүй байхгүй юу? Мэдээж нөлөөлж байгаа. Энэ бол мэдээж үндсэн нэг одоо нийгмийн талаас нь нөлөөлж байгаа нэг зүйл. Гэхдээ ковидын яг тэр үед тэр хүмүүс асар их мэдрэмжийн асуудалд орж байгаа шүү дээ. Ганцаардна. За одоо нөгөө Маслоу нөгөө нэг анхны хэрэгцээ мөнгөгүй болно, ажилгүй болно, магадгүй ингээд бизнес эрхэлж яйл бизнес нь зогсон хин нэгэн өдөр болгон хин нэг нь хүүхэд нь ковид тусчих, би тусчих, байранд ингээд дуу гарахад л ингээд айцын мэдрэмж ингээд бүх мэдрэмж ингээд асар их ачаал өгж байгаа байхгүй. Энэ эсрэгээрээ нөгөө бид нар ингээд нийгмийн явцад нөгөө дарагдсан, ингэсэн, хураасан бүх мэдрэмжүүд тесрэх юм гарч ирж байгаа байхгүй юу. Тэгээ ингээд бид нэг ковид энэ би юм нэг талаасаа ковид бол айгүй гой нэг юм дэлхийн ертөнцийн нэг ингээд галуу хэлж байгаа юм шиг юм болсон гэж би бодоод байгаа байхгүй юу. Тэгэхээр уучлаа тасалсан уу? Үгүй зүгээр сая нэг хөгжилтөө гэд нэг яриа айгүй содон санагдлаа. Тэгэнгუთ ингэж бодож байна. Хөгжилтөө гэд мэдээж хүн ингээд хажуудхан уурлаад, уйлаад стресстэй илүү инээгээд хөөрөөд хөвчөөгөөд байх нь мэдээж яг гоё.
Гэхдээ тэр тухайн хүн ингээд би хөвгчлөлтөө зан гаргаж байгаа нам нь өнөдөр зулаа өнөдөр алиалжээ, нам нь өнөдөр алиалж байна. Гэхдээ тэр доторх мэдрэмжээ өөрөө чагнаж үзэх ёстой юм шиг санагдаад байдаг. Тэр хүн гадагшаага инээгээд байгаа ч гэсэн дотроо уйлаад байвал энэ амар байхгүй тий. Гаднаа ч инээгээд дотроо ч инээж ийл айгу. Зүгтэй гэж санагдаж байна энэ тал дээр. Одоо ер нь ингээд нэг байдаг шүү дээ. Одоо ингээд нөгөө дэлхийн ингээд одууд те ингээд сая ер нь ковидоос хойш аюу тийм гой дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн одууд сэтгэл готрлоос болж амиа орлоо шүү дээ. За яг тэр дунд яг үнэхээр одоо миний одоо юу гэдгийг хүндэлдэг юу байдаг хүн ингэж байгааг болохоор би яг нэрийг мэдэхгүй байна. Гэхдээ ер нь ингээд мэдээлэл ингээд харж байхад яг сэтгэл готрол гаднаа ингэж харагддаг. Боловч одоо амиа эгүүтгэхийн өмнө 24 цагийн өмнө гэдэг ч юм уу 72 цагийн өмнө гэлбэрчлэгүүд яваад идэг штеп. Энэ яг бодит байхгүй. Яг л үнэн. Одоо юу гэдэг сэтгэл готрол миний хувьд ингээд 70 хэлбэртэй удаан хугацаанд үргэлжилсэн гэдэг маань би өөрөө ийм айгүй актив ер нь ингээ хөгжилтэй цулаа өрөө мэдчихэж байгаа. Тэгээд энэ маань өөрөө нөгөө хувь хүний зан чанар онцлог нөгөө ингээд нийгэм бүтээсэн миний дүр байгаад байгаа байхгүй юу? Дүр тий. За тэгэнгүүт сэтгэл готрол явагдах үед хүн яадаг вэ гэхээр би хийм бэ гэдэг хамгийн том гарч ирдэг. Би хийм тий. Магадгүй тэр алиалж байгаа надад таалагдах бай тий. Магадгүй ингээ би бүх юмд би байх надад таалагдахгүй ч болно. Би өөрийгөө хайгаад байгаа байхгүй юу? Тэгээ ингээ явж итэл сэтгэл готрлаа даван туусны дараа би нэг юу ойлгосон гэж би өөрийгөө интроверт гэдгийг мэдсэн байхгүй. Тэ? Тэр болтол би зүгээр экстраверт гэдэг тийм бүтээсэн нэг юм дүрээр бүр ингээд амьдраад гэхдээ интро юмны гоё хөгжилтэй хүн байж болох юм дээр бүр ингээд экстра болж ингэж бүр гадагшаа төрлийн болж ингэж явж байгаа хгүй бүр ингээд нийгмийн идэвхтэй ингээд гээд тэнгууд нөгөө дотоод уг хүний мөн чанар те дуугай ганцаараа байх ёстой хүн нийгэмд ингээл хаана юу ямар арга хэмжээ зохион бүгдэнд нь оролцоол ингээл яваад ирэнгүүт ингээд туйлдж байгаа байхгүй. Нэг л өдөр. Яг уг хүн тийм биш болохоор тийм биш. Тэгээд тэр процесс донд яг нөгөө сэтгэл готрол гэдэг юм чи явагдаад би юу юм бэ? Тэ. Гэл явангууд би зүгээр л ганцаараа байх дуртай нам юм биш. Яг бүхний эцэст. Энэ процедурын хооронд. Гэхдээ сэтгэл готрлыг би нэг энгийнээр айгу гоёор хийллүүл ерөөсөө ихний алхам үл болох гэсэн. Үл ихний алхам. Ерөөсөө тэр хүн ихний алхам байхгүй. За өглөөний ихний алхам юунаас эхэлдэг? Нүдээ нийлээ, орноосоо бослоо, ихний алхам шүдээ угаалаа, хуцаа өмслөө, үсгэцгээ янзлаа бүгд ихний алхам шүү дээ. Ихний алхам байхгүй болох ерөөсөө сэтгэл готрол. Яг үн. Тэгэхээр ерөөсөө тэр ихний алхам хамгийн амар нь тэр хүн бүр ихний алхам хийх чадал болчдөг байхгүй. Сэтэл байхгүй, чадал байхгүй. Тэг яг ингээ бодоод үзэхээр ерөөсөө бүх юмн дээр хөдөлгөөн хий. Яах юм? Хөдөлж чадахгүй шүү дээ. Би ихний алхмаа хийж чадахгүй шүү дээ. Хээ байхгүй тий. Бид нар мөлж байгаа хүүхдээ юу гэдэг алхаараа ихний алхмаа хий гэж бид нар чаддаггүй шүү дээ. Тэ? Тэгэхэд ингээд сэтгэл готарсан байгаа хүнийг ингээд пүүшлээл надад нэг юм айгүй их юу тохиолдож исэн. Би ингээд аюу хэцүү байна. Надад ингээд нэг биш гэлтэнгүүд чи зүгээр штэ. Чи ер нь гэдэг ингээд аюу хэм орох юм аа гэл. Хүмүүс мэдгүй амар хайр найргүй ярьдаг. Хайр найргүй зөвлөдөг тий. Тэгээд ингэнгүүт 1 удаа, 2 удаа, 3 удаа оролдлого хийгээл окей. Тий. Хинч ойлгохгүй. Угаасаа хинч ойлгохгүй. Хэрвээ та сэтгэл гоцролд орсон байх юм бол таныг хинч ойлгохгүй, ойлгохч алба байхгүй. Яагаад гэвэл тэр хүн тэр мэдрэмжийг авч үзээгүй байхгүй юу? Ойлгохгүй шүү. Шүд өвдлөө мөн үү? Шүд өвдлөө өстэй амар шүд өвдөөд ингэнгүүт бид нар бол хүүхдтэйхээ тэгж хэлвэл ойлгон тий. Ёо өстэй бүр инкээс шуух үзүүл юм магадгүй одоо өвдөхөөс өмнө урдчин сэргийлээд шүд өвдөх хэвээр амар шүү гэж явж байгаа шүү дээ бид нар. Яг л тэрэн шиг байхгүй. Тэр мэдрэмжийг мэдээгүй, ойлгоогүй хүн болвол яах юм бэ?
чи тусламж угаад зүгээр дээ минь найз ингээд бүх юм сайхан болно гэж л хэлнэ. Өөр яг яах юм бэ? Яаж чадахгүй шүү дээ. Битгүй байхгүй. Тэгэл готролтой байсан юм бэ. Хүн ойлгох алавгүй гэж сая хэллээ л дээ. Энэ үг надад бол жоохон бас яг чанга санагдчихэв. Тэгвэл гэр бүлийн хүнээ мэдэрчээвүү хэр дэмжсэн бэ? Гэр бүлийн манай нөхөр бол үнэхээр яг ингээд амар сайн ойлгосон. Тэгээ би ойлгуулахын тулд часар их юм хэлсэн. Тэгээд сэтгэл готролтой хүн хамгийн хэцүү нь юу гэж ойр дотны хүмүүсийг аяг зоводог. Зовонгуудаа буцаагаад өөрийгөө тэрнийг хараад улам өөрийгөө буруутгах, үзэн ядах, би энэ хүний эмгтлэн гэдэг мэдрэмжийг дахин аваад би ерөөсөө би байхгүй болчвол миний гэр бүл. За одоо би жишээлбэл гэр бүлтэй 3 хүүхэдтэй. Тэг яг сэтгэл готрлын үед яаж яасан бэ гэхээр уусаа ингээд нөгөө хүн чинь сэтгэл готрлын шинжүүд байгаа штэ. Ууртай, уцаартай, одоо нөгөө хэвийн бус те ингээд шүн нойргүй хон гэдэг чинь ямар ч юм ирчүүч за тэгэл ажил дээр хүртэл мэдэгдэн те ингээд хамт олонтойгоо ярихгүй ингээд бүх ингээд ерөөс ингээд нийгмийн харилцаа тэр чигтээ тэн дээр ажил төрөл найз нөхөд ингээд сургууль соёл ерөөсө бүх зүгээр л өөрчлөгдөд эхэлж байгаа байхгүй юу? Илэрхийллийн ихний шинж тэмдэг өөрчлөгдөд эхэлнэ. Өөрчлөгдөнгүүт хамгийн дотны хүмүүс чинь чи яасан? Яач таа? Юу болсон? Яасан? Асуун. За тэгээ дотн биш үл тийм. Юу гэсэн бэ? Чимээ болсон. Айцсан. Ингэсэн байна. За тэгээ яг дотны хүмүүсээ гэр бүлээ яг хамгийн ихээр зовоогд эхэлдэг байхгүй юу? Ингээл өөртөө уур хүрээл явж байгаа шүү дээ. Сэтгэл хөдлөж би яатсан юм бол би өстэй бүтэхгүй маастай ажиллаач хийж чадахгүй өнөөдөр ажиллаа тасалчлаа да би ингээд стрессийн түвшин бүр ингээд ихсээд ирсэн байна. Тэгэл хүүхдэрээ л ээжээ гэл ирэнгүүт л тайван байлга да. Эсвэл огт бүр ингээд юм ярихгүй те. Ингээд буруу араа л хөвтөөдөг. Тэнгүүт тэр үйлдэлийн дараа буцаад гимшээд эхэлдэг байхгүй. Тэр мэдрэмж амар те. Би миний ингээд зүгээр яаж хахад би өстэй ингээд хүүхдэд зовоогоо. Тэгэл нөгөө нөхөр чинь ингээд одоо юу гэдэг ингээд хоол хийж чадахгүй шүү дээ. Яах юм ч усанд орж чадахгүй юм чинь. Тэнгүүд ингээд хоол моол хийгээл ингээд өнгөд би нөгөө хоолыг мэдхгүй ангууд нэг 7 хоног 2-7 хоног хоолноос намсахгүй тий. Ингээл ангууд. Чи одоо яах гэдэг юм бэ? Гэл ихлэн. Хүн шүү дээ тэр чинь хүн тий. Тийм шүү дээ. Тэнгүүд буцаал яг ингээд яг ерөөсөө л ойр дотны хайртай хүмүүсээ зовоох үйлдэл угаасаа хүссэн хүсээгүй гарна. Яг тэгвэл өөрөө ч зовж байгаа, эргэн тойрны хамгийн хайртай хүмүүс ч зовдөг байхгүй. Хамгийн хайртай хүмүүсээ тий. Бүгдийг түлхэнэ, бүгдийг холдуулна. Түлхэж байгаадаа гимшин, холдуулж байгаадаа гимшин, зовоож байгаадаа гимшин. Тэр бүх гимшил нь буцаж хурж ирээд юу болдог гэж хамгийн амар нь би байхгүй бол бид нэр зовхгүй мэн. Би л байхгүй болвол тий. Миний хүүхдүүд, миний нөхөр, миний ээж тэр тэгэл ерөөсөө л яг амиа орлтын төвшин гэсэн үг байхгүй. Одоо нэг гэсэндээ би байхгүй байвал ингээд бүгдлийн амар амгалан болох гэдэг шүү дээ. Яг тэгэл би хинт ч хэрэггүй тий. Хийсэн бүтээсэн юм байхгүй. Тий. Хайрт хүмүүсээ хайрлаж чадахгүй би зовоож байна. Би гэрт амар тайван байдлааж байна. Мэдрэмжээ гадагшлуулаагүйгээс болоод дарагдсанаасаа болоод яг готрол үүссэн байна гэж сайн ойлголоо. Гэхдээ нэг ядаж нэг тэр үедээ нэг ийм алхам авсан бол тий магадгүй нэг төрсний дараа ч юм уу тий нэг тийм арга хэмжээ авсан бол ингэтлээ бүр одоо ийм шатанда орохгүй байж дээ гэсэн нэг тийм урьдчилсан сэргийлэх юм бодогдчихээ буюу ер нь одоо ингэ сэтгэл судлаар судалсныхаа дараа энэ үг нь бол нэг юм амархан арга байсан биш үү би энийг яагаад хэрэгжилж энийг яагаад ажиглаагүй юм бол гэж тийм бодогдчихсэн. Өөрөө таних юм биш. Өөрөө юу хүсдэг юм бэ? Юу хүсээд байгаагаа хасдаг. За магадгүй одоо юу гэдгийг ингээд
би сүүлийн 2 баг хүүг айгүй ойрхон гаргасан л да. Тэгэхээр яг л ингээл тэр процедур төрсний дараа сэтгэл хөдлөл бол нэлийн явагдсан юм шиг үлээ. Гэж бодож байна. Онцлуулаагүй болохоор гэдэгхгүй. Тэгэхээр яг тэр үед жишээ нь би яг нөгөө бизнесээ эхлүүлсэн дээрээс нь 2 нялх хүүхэдтэй ингээл байгаа штэ. Зүгээр би тэр үед л би зүгээр өөрийгөө ядарч байгааг ойлгоод тий би ядарч байна. Надад амар хэцүү байна гэл хин нэгэнд хэлсэн бол энэ мэдрэмж байхгүй юу? Энэ мэдрэмж байхгүй юу? Тэгэл ингээл дотроо тийм хин ч намайг ойлгохгүй. Би өөрөө өөрийгөө ойлгоогүй чи хин ойлгох юм бэ? Би өөрөө ойлгоогүй учраас би хинд хэлэх үү? Тэгэхээр ерөөсөө яг хамгийн одоо яг ингээд сэтгэл гутраад хэрвээ явж байгаа гэж үзэж байгаа бол өөрийгөө ядчил тэрийг ойлгох хэрэгтэй байхгүй. Надаа хэцүү байна. Хинч туслахгүй байна. Хинч ойлгохгүй байна. Тийм. Дэмжгээд би ингээ ярьлаа. Хинч ойлгохгүй байна. Би ингээ ярихаараа эсвэл магадгүй би хүнийг зовоогоод байна. За энийгээс тэгж зовоогоод яах вэ? Тэрийгээс тэгж зовоогоод яах вэ? Сэтгэлийн зовоох юм гэдэг л юм ингээд эн чинь мэдрэмжээ хааж байгаа юм хэлбэр байхгүй. Яг бидний нийгмийн нэг онцлогтой угаасаа нэг мэдрэмжээ даруулсаар байгаа бид нар чинь бусдыг гэдэг. Өөрийгөө гэдэггүй. Тийм. Энэ болж ивэл тэгээ өөрийгөө хайрлах гэхээр ингээд нэг цэцэг навч гоё усан дороо савн дороо гой сайхан биш байхгүй. Өөрийгөө хайрлах гэхээр юу вэ гэхээр алдаатай, оноотой зүйл хүлийн зөвшөөрөх. Тийм. Би уурлж байна. Тэгээ би уурлаад байна. Би ч уурлж байна. Тэгээ яах би ууртал юм аа. Тэгээ яг яах вэ? Яг орчлон дэлхийн ингээд үүрээ сүмрөөд ингээд амар юм болохгүй шүү дээ. Хүнд чадахгүй гэж хэлээ. Би чадахгүй гэж хэлж сурах бүр хамгийн гоё мэдрэмж. Бид нар тэгж чаддгүй. Гомдчихгүй. Тэгчихгүй. Өөрийгөө зөрлөсөл хүн юм. Тийм. Түүх бол яах вэ? Ингээд яах вэ? Тэг чи өөрөө яаж байгаа? Чи өөрөө яагаад байгаа юм тийм? Тэгэхээр яг сэтгэл готрол даач биш. Ер нь л яг хүмүүсийн харилцааны хувьд ерөөсөө л ойлгуулах. Өөрийгөө илэрхийлэх тийм. Би танд уурлаад байна гэд манай хүүхэд над руу орилоод хэлэхэд би баярлж байгаа байхгүй. Тийм штэ уурлц юм чи над руу амар ингэж аваад би танд уурлаад гэж хэлэхгүй байхгүй юу? Ууртаар хэлж шít би танд амар уурлаад байна гэд ингээд орилоод хэлж гинэ гэдэг чинь өөрийгөө илэрхийлж байгаа. Тэгэхэд бид нар одоо ч бид нар чаддгүй шүү дээ. Чадахгүй. Ингээл нүүр ам таталтаал ингээл хилэн зэхээ хараал ингээл бид нар нөхөртөө хүртэл тэгдэг үстэй. Яасан. Чи яг яасан. Би сая уурлчлаа тий. Би одоо чиний ихнэр нөхөр байвал би хэлхэн шүү дээ. Би сая ингээд ингэсэн чинь надад ингэж санагдаад би амар уурлаад эсвэл амар гомдоод гэдэг чинь чи өөрийгөө ойлгочихж байгаа юм. Чи гомцноо ч мэдэхгүй, уурлснаа ч мэдэхгүй. Нэг ингэн хоёр гурав ингэн. Тэг яг юу ойлголцол байсан. Юу шийдэлтгүү. Даван тууллаа гэдэг чинь тий. Даван туулахад хамгийн том хөдөлгүүр, хамгийн том түлхүүр нь юу вэ? Мэдээж мэрэгжил бол байгаа. Тий. Даван туулахад юун дээр анхаарах хэрэгтэй байсан бэ? Хэрэг цаг хугацаа магадгүй оров. За миний хувьд бол ер нь нэг 2 жил гарна. 6 сар 7 сар яг мэдэхгүй байна. Гэхдээ минийх бол илүү нөгөө нэг бүр амиа хорлох тийм бодол орсон гэхээр ер нь бол одоо ингэ сэтгэл хөдлөлийг чинь хөнгөн дунд хүнд гэж ингэж явж байгаа шүү дээ. Амиа хорлох бодол гэдэг бол ерөнхийдөө дунд түвшнүүд аваад хүнд хэлбэр рүү орж байгаа гэсэн үг байхгүй юу? За тэгээ хүнд хэлбэрт чинь мэдээж окей амиа хорлжвал тэр зүйл дууслаа тийм ингээд тэр хүний хувьд ингээд дуусчлаа. Амиа хорлоход бүтлгүүтэл ингэ явагдаад ч юм уу эсвэл магадгүй амиа хорлох бодолтой ингэ зэрэгцээд дэмэрл хийм сонсох зэрэг ингээд бүр сэтгцийн хүн төвшин рүү ороод ирэх байхгүй юу. Тэгэхээр
энийг даван туулахад яадаг вэ? Энэ ингээд нэг амар тийм 6 дунд бол тийм тэдэн сар, өнгөн бол тэдэн сар, ийм бол тэдэн сар. Энэ бол айгүй өрөөсгөл ойлголт. Тэр хүний онцлог. Тий, ааха. Өөрөө яаж ийм одоо сэтгэл зүйчдэр хүртэл ирж байгаа үйлчлүүлэгчээс хүртэл өөр заяа. Би өөрчлөлтийг өөрөө хийж чадна гэдэг ирж байгаа үйлчлүүлэгчтэй ярихад шал өөр үйдэг. Миний ингээд нэг асуултыг хүртэл ингэж бүр ингэж бодоод ингээд бүр ингээд тэн дээрээс бүр ингээд те бүр эврикагийн гардаг байхгүй юу? За би нэг ер нь ингээд нэг сэтгэл зүйчтэй уулзахаар нэг багтаа 5 уулздаг гэсэн те гээл бодолтой хүн ороод ирэх юм бол тэр ихний уулзалтан дээр дараагийн уулзалтаа бодоод харагддаг байхгүй юу? Би энд чинь ингээд аль болох уулзалтаа цөөн болгохгүй л те асуудлын шийдэхтэн туслах гэдэг шүү дээ. Гэтэл тэгэхээр сэтгэл гутралыг давах процедур мэдээж хүнд хөнгөн гэдгээс хамаарна. Нөгөө талаас гол арга юу вэ гэдэг нь те. Гол арга би хэлээд байгаа шүү дээ те. Хэлээд байгаа ч яах вэ? Миний нэг гоё илэрхийлэх дуртай юм юу гэхээр ерөөсөө л ихний алхам. Тэр ихний алхмыг хэн хийлээ? За сэтгэл гутралыг давхад зөвхөн сэтгэл зүйч туслахгүй. Ерөөсөө л ихний алхам хийх сэтгэл зүйчдэр очие гэдэг ихний алхмаа хийх тэр процессыг тэр хүн өөрөө л байхгүй. Зүгээр л ихний алхмаа хийх л пүш өөртөө өгч. Энэ л аюу хэцүү. Чамд орноосоо босоо шүдээ угаах ямар ч тэнхэл байхгүй хахад босоо шүдээ угаа гэж хэлэх бол үнэхээр хэцүү. Гэхдээ тэрийг л өөрөөсөө л гаргах хэрэгтэй. Яг л чи өөртөө л туслана. Тэгээ би нөгөө сэтгэл готрол яг даван тулсан тэр мэдрэмжийг аваад л яг ингээл тэр айгуу гоё мэдрэмжлтэй ингээл бүгдлэхийг би бүтээч юм шиг би юм хийч юм шиг нэг тийм ийм гоё мэдрэмж өгдөг байхгүй юу. Тэгээд ингээд тэрэндээ ингээд эргэлзээд байгаа шүү дээ. Юу болж юм? Тлаё те ингээл асуудлаа шийдчихэж байгаа маа. Тэгээ нэг тэрийгэ баттах гээд нэг 2 удаа засалч дээрээ би ч бүр нөгөө мимийн төвшөнд очисон хүн штэ. Засалч дээрээ ингээд сүүлийн удаа ихтгэлтэй олонгуудаа очижсэн байхгүй. Тэгээ би очиж байхдаа юу гэж тэгээд сэтгэл засалчтай би хамгийн амар юу гэж хэлсэн гэж. Би ингээд танд ингээд баярлаа гэд ингээд энэ цэцэг өгийгээд ингээд бодоод өгөн цэцгээ авсан юм аа. Тэгээд ингээд алхаад явж явах замдаа танд биш би өөртөө цэцэг авах байсан юм гэж би бодсоо. Одоо би гараад би өөртөө цэцэг авав. Яагаад гэвэл би тань дээр 2 жилийн турш тасралтгүй таны хэлсэн өдөр болгон тасралтгүй ирнэ гэдэг бол би асар том алхмуудыг хийсэн юм. Би өөрөө бахархаж байна. Мэдээж сэтгэл зүйчийн хувьд бол мэдээж байгаа л да тэр чинь үүсгээгүй ш. Тэгэнгүүт ингээд юм болгонд яг өөрөө бүх мэдрэмж өөртөө нь холбоотой. Тэгэхээр ерөөсөө сэтгэл гутралаас гарах хамгийн гол арга ерөөсөө л чи ихний алхам. Ихний алхмыг хийх үү чи гэх юм өөр. Хоёр дахь алхам нь магадгүй тэгээд дараагийн юм байж болно. Тийм. Яг бүр ингээд гутралтай юм шиг санагдаад байл надад бол мэрэгчлийн юм тандчвал илүү одоо цаг хугацаа мөнгө төгрөгтэй сэтгэл зүй бие махбод бүх юма хэмнэх юм шиг санагдаад байдаг. Тэгэхгүй нэг өөрөөрөө болгочондоо гэд ингээд яваад байдаг чинь өөрөө энэ бүхнийг дамжруулж байгаа. Одоо нэг юм нийтлэг юм байна л да. Сошиаллоор ингээд хараал ахад те сэтгэл готролыг даван туулах юу энэ асуултанд хариул энэ чинь үнэхээр давчдаг бол сэтгэл зүйч байгаад хэрэггүй шүү дээ. Ер нь сэтгэлийн ямар нэгэн юм хүн өөрөө ингээд ямар нэгэн заавар уншаад окей гэд ингэждэг бол бид нар сэтгэл зүйч гэдэг бүхэл бүтэн ийм салбар үүсээд яах юм бэ? Тэр яг юунд хэрэгтэй юм бэ те? Одоо инженер байхгүй гэд ингээд байлаа гэхэд тэр байшинг одоо юу гэдэг AI босон ч тэр байшин цаанаа нэг инженер AI тэр юм хийгээ сууж байгаа л байхгүй юу? Тэгэхээр нэг өрөөсгөл ойлголт байгаа даа. Бид нар ингээд сэтгэл гутралыг ингээд сэтгэл зүйчдэр очиод ингээд нөгөө хүн шийдчихдэг нэг бурхан юм шиг юм яриад байгаа байхгүй юу?
Энэ бол зөвхөн нэг гаргалгаа байхгүй юу? Сэтгэл гутралаа даван туулахын хувьд хүн ингээд зөвхөн тэр бол сэтгэл зүйн талаас тэр хүн ингээд дэмжлэг өгч штэ. Тэ? Ингээд тэ тэр хүнийг ойлгож гин, мэдрэмжийг хуваалцж гин, ингэж гин. Гэтэ дахиад нөгөө талаас бид нэр эрүүл мэндийн хувьд бас өөрсдөө анхаарах хэрэгтэй. Миний хувьд одоо юу гэдгийг бид нэр өөрсдөө хүний бие махбод тэ ялангуяа одоо төрсэн ээжүүд маань ч юм уу эсвэл ажлын хийх ачаалтай буруу хоолттой хүмүүс бол эрдэсийн шинжилгээ өгсөн зүгээр гэж бодож байна. Эрдэсийн шинжилгээ өгөх нь яаваа гэхээр танд тэр энэ хүний сэтгэл санаа тайван тэр ингээд нойртой унтах ингэх бүх тэр дааврыг ялгаруулж байгаа юмнууд чинь одоо нөгөө нэг биед байгаа тэр одоо калий, магний, зинк одоо юу гэдгийг тэд нар ингээд бүрдүүлж байгаа. Ингээд чинь нэгдүгээр тэрснээ шин. Хоёрдугаар хөдөлгөөн. Яагаад хөдөлгөөн бэ гэхээр тэр хичнээн мянган витамин уугаад витамин нь нормал байгаад бид нар витамин өөрөө ялгаруулж чадахгүй дааврууд биднэрт байдаг. Энэ бол ерөөсөө хөдөлгөөнөөс үүдсэн ингэж даавар тий. Тэгэхээр хөдөлгөөн гингүүт энэ дээр нэг юм хэлэх сэтгэл готролтой үед ингээд хөдөлгөөн хийн. Ерөөсөө хүн болгоно хөдөлгөөн хийн, хөдөлсгөл хий, хөдөлбэслэг инг юу бясалгал вэ? Юу хөдөлгөөн бэ гэж бодож байгаа шүү дээ. Хөдөлгөөн гэх хүмүүс буруу ойлгодог. Жимд явна. Хөдөлгөөн чи янз бүр. Алхахаас ахуулаад байгаа. Тэнгүүд алхахдаа бид нэр жоохон буруу алхах юм билээ. Бид нэр яаж алхах вэ гэхээр ингээд маш хурдтай, ер нь нэг баяр ийм шогссон маягийн тэгжээж ингээд 20 минутын алхалтын дараа ингээд бүх ингэж хөлс ялгараад ингээд спорт алхаагаар ер нь бол тийм. Тэгэхээр ингээд би өдөр болгон 30 минут алхдаг ажлаас гэр хоёрын хооронд ингээд алхах биш байхгүй юу? Яг. Тэр биенээс тэр алхаа тэр бүх ингэж эдисийг цусны эргэлтийг ингэж эргүүлээд хөсөө ингэж те ялгаруулах алхалт. Тэгээ яагаад тэр жимний алхалт тэгж байдаг вэ? Тэгээ би бол яг нэг жил жимээр явсан л та. Тэгээд яг их үедээ бол тэгээд явж байгаа сүүлдээ окей тий. За би ер нь нэг спортын төвлөрийн хүн биш юм байна. Гэхдээ надад хөдөлгөөн хэрэгтэй. За би энэ хөдөлгөөнийг юугаар орлуулах вэ гэж бодож байгаа байхгүй юу? Бүжиг. За бүжиг дотор олон янз тий. Тэгээ ингээд харангууд нөгөө зумба момба гэдэг ингэнгүүт бас яг таалагдахгүй байна. Тэнгүүд ингээд нэг Латин Америкийн бүжиг гэхээр бас санаанд ороод шүү. Тэр гих мэтчлэн. Тэгээ ингээд явж байгаад бильярд. Би бильярд тоглох дуртай шүү. Теннис дуртай шүү. Юу ч хийж болох байхгүй юу? Бильярд, теннис одоо чи яг юунд дуртай юм? Дуртайгаа хүртэл өөрөө нээж олох нь шүү дээ тий. Тэрүүгээрээ л хөдөлгөө. Тэр чинь ингээд зүгээр нэг бильярд ингээд бөмбөг цохоод байж байгаа боловч тэр чинь ингээд нэг тоглолтын хооронд хэдэн километр алхалт хийж байгаа шүү дээ. Судалгаа хийдэг үстэй тий. Тэгэхээр ингээд гих мэтчлэн. Тэгэхээр ерөөсөө 3 процедур. Сэтгэл зүйч бол зүгээр яг шууд бурхан биш. Залцсан хүн биш. Энэ бол нэг гаргалгаа. Мэдээч харьцангуй хуваар эзлүүлнийг магадгүй 40% нь тий. Үлдсэн 60 30 нь бол мэдээж хөдөлгөөн. Энэ бол зоолттой. Хоёрдугаар тэр нөгөө би бага эрдэс бодис эрүүл мэнд талаасаа. Тэгэхээр нөгөө эрүүл мэнд талаасаа гэхээр ядчил нөгөө хоол ундаа тохируулах кофеин хэрэглээ тий. Тэгэхээр асар ихний алхмууд л хий. Одоо л төвийнхаа талаар жоохон яриул гэж бодож байна. Би бол чамаг яг тэр гутралтай хүмүүст ажиллаад туслана гэдэгт бол итгэлтэй байна. Баярлаа. Яад вэ гэвэл яг туулж үтсэн хүчээ сая хэллээ шүү дээ. Энэ мэдрэмжийг авч үтсэн л хүн мэднэ гэдэг. Өөрөө аваад тий энийгээ даван туулахгаас суралцаад энэ бол алхмуудыг хийгээд ирж хайгаад тий. Энэ бол маш том зүйл байхгүй. Тэгэхээр тэр хүмүүстэй ч гэсэн би ингээд зөвлөж чадна тий. Уужиж юм дургуул тийм юм нэг хайгаад үзээрэй гэж нэгтээ эрэлхийлж тэр хүний хайлт нь одоо боломж олгох чадна гэдэгт бол итгэлтэй. Тэгэнгუთ одоо төв дээр ч одоо ямар хуу хүмүүс хөвчлээ ирж гэн, ямар хуу чиглэлийн хүмүүс одоо намаанаг минь зорж очивол нээлттэй явах вэ? Би яг энэ сэтгэл судлалын салбар руу орохоос өмнө ер нь бизнесийн талдаа
компани удирдаад манай компани чинь 13 14 дэх жилдээ явж байгаа. Тэрнээс өмнө дандаа удирдах албан тушаалд ажиллаж байсан. Ерөөсөө нэг эдтэй би нэг 28 9-өөс л яг удирдах албан тушаалд. Тэгэхээр нөгөө нэг удирдах албан тушаалтны сэтгэл зүйн онцлог айгүй тийм сонирн байхгүй юу? Яагаад вэ гэхээр тэр хүмүүс хариуцлага тий эрсдэл одоо бүх юм байгаа байхгүй хин нэгэн тааламжгүй харилцаатай ажиллана би хинд ингээд тэрийг гомдоод ярих уу тэр айгүй сонин тий найзуудтай ярихаар одоо би ямар чамшиг дарга хийж үзсэн биш мэдэхгүй штэ мэдэхгүй юм чи үнэн штэ тий тэгэхээр ингээд зүгээр жижиг ингээд хөнгөн өдөр тутмын ингээд маш олон кейсүүд гарч ирдэг тэрийг яг мэдээж яг удирдлагын түвшин хүмүүс нөгөө харьцангуй өөрсдөө нөгөө нэг амар тийм empathy, EQ ингээд маш олон удирдах төвшөнд ажиллах тийм чадвар өөрт нь суусан болохоор мэдээч ингээд тэр төвшөнд очиж байгаа л доо. Гэхдээ л хүн цаана нэг л хүн л байгаа шүү дээ. Ямар нэгэн байдлаар тэр мэдрэмжийг аваад явж байгаа байхгүй юу? Тэрийг зүгээр зохицуулах чадвартай л болцсон гэсэн үг. Гэхдээ энийг ингээд зохиомлоор ингээд би зохицуулдаг болдог ингэдэг гэд ингээд яваад гэж байна. Би бол ер нь удирдах шатны хүмүүс хамгийн ганцаардмал хамгийн их тусалцаа хэрэгтэй өнгөж л би боддог. Тэгэхээр илүү надад ингээд удирдах төвшөнд ажиллах хүмүүс ирэх юм бол надад ойлголцоход амар хэлбэр байх юм. Амар хэлбэраасаа гадна юу яриад байгаа мэдлэлтэй зовлонгийн айл. Тий ойлгоно. Одоо юу гэдэг хүүхэдгүй ер нь гэдэг мэдрэмжл юм да. Ер нь ямар нэгэн юм ингээд үзээд ингээд ингэсэн яг зүгээр сэтгэл зүйч нарын хувьд нэг тийм ёс зүйн дүрмүүд байдаг л та. Одоо жишээл нөгөө сэтгэл зүйч өөрөө өөртөө эхлээд ажилласан байх хэрэгтэй гэдэг бол айгүй зүг байхгүй тий. Энэ юу хэлээд байна гэхээр за магадгүй донтолт дээр бистэй ингээд өдөр шөнөгүй арх уудаг би одоо гээд ингээл яриад ороод ирэхэд үнэхээр арх уусан хүний чигшдэг хүн сууж ивэл тэр сэтгэл зүйч одоо жишээлбэл чигшдэг байлаа гэж бодсон шүү дээ. Одоо тэнгууд үйлчлүүлэгч ороод ирнэ шүү дээ. Тэгэл уучт ингээл яриад их нь ёо яахаа уудаг байна гэдэг бодол уус автоматар ороод ирэх байхгүй юу? Шууд цензүрдэл ингээл автоматар ороод ирнэ. Араар тавилт. Би араар тавилт үзээ яддаг хүн байлаа шүү дээ. За хүүхдийн хүчирхийлэл магадгүй хүчирхийлэгч заавал хүүхд биш тийм өөрөө ер нь хүчирхийлэл дургу хүн зоддог дээдлэгдэх хүн дургу байлаа гэхэд магадгүй нөгөө үйлчлүүлэгч өчтөрөөс уур хүрээ зодоо тэгэл тэнгүү угаас автоматар үүсэх байхгүй дэр чинь тэгэхээр сэтгэл зүйч гэдэг хүн яах вэ гэхээр яг өөртөө ажилласан хүн болвол тэр хүн алуурчин байсан чамаагүй, архичин байсан чамаагүй, энэ донжон байсан чамаагүй асуудал дээр л төвлөн гэсэн. Маш чухал. Маш чухал. Тэгэхээр нөө сэтгэл зүйч өөрөө өөрийгөө олцсон байх гэдэг тэр хэлтэй. Готрол удирдлагын ажилтнууд хамтвал болно. Тэр бүх төрлөөр л шүү дээ. Ер нь бол тийм. Яг нөгөө үндсэн чиглэлээ өсвөр насны нөгөө хожуу үеийн хүүхдүүдэд нэлээ яг нөгөө өсвөр нас чинь ингээд нөгөө тодорхой үе шатаар явж байгаа шүү дээ. Тэгээ надад бол илүү нөгөө нэг хожуу үед илүү ажиллахад тийм өөрөө ч яг тэр чиглэлийн сургалтуудад аягүй суусан байхгүй юу. Түүнээс биш ихэнх үе муу бол яг жоохон хүүхд рүү орж учраас жоохон дөлөөл байгаа. Тэгэхээр өсвөр нас хожуу үе тэгээд насан туршид тэр тусмаа удирдахад тэгээд хамаагүй дээ ер нь тэгээд насан туршид дээрэл голдуул сэтгэл төвшин сэтгэл готрол байдаг дийлэгтэй. Үнэхээр донтолд ороод ирэх юм бол би холбдог. Яг тэгэл би донтолттой ажиллаагүй. Тэ наадах юм сайгүй чухал тий. За би энэ дээр тусалж чадахгүй болохоор тэр нь таньдаа гэд яг гой шударгаар үнчээр хэлээд явна гэдэг чинь маш том ёс зүйл тий. Тэгээ бас нөгөө хүн мэдэх юмаа мэдээд мэдэхгүй юмаа мэдэхгүй гэж хэлэх гэдэг бол маш том зориг. Тэ энэ зоригч нь өөр ёс зүйл. Түрүү нөгөө шүд гэд ярьснаас нөгөө бид нар чинь одоо шүдний эмчд үзүүлж байгаатай адилхан гадаадууд чинь ингээд 7 хоногтой гадаадууд ч гэдэг гадны орн чинь тий 7 хоногтой нэг удаа 14 хоногтой сардаа нэг удаа сэтгэл зүйн байдлаас шалтгаалаад сэтгэл зүйчд ханддаг. Гэхэд одоо Монголд маань одоо сэтгэл зүйн салбар
яг хоо эрт орж ирсэн гэж байгаа ч гэсэн хүмүүсийн ойлголт жоохон хожуу төрж байгаа шүү дээ тийм. Тэгэнгუთ одоо сэтгэл зүйн салбарын маань хэр ойлгох чиг хандлага харагдчих байна. Яг ингээд ажиллаж байгаа, яг талбарт нь ингээд зүтгэж байгаа хүний үед. Ойлгох гэдэг нь ойлгох гэтэгэнгუთ одоо хандлт одоо хэр өсөж байна тий би ингээд өөрийгөө чадахгүй юм байна би мэрэгжлийн хүнд хандъя гэдгийг хүмүүс хэр ойлгохдаг болж байна гэсэн утгаар нь асууж байгаа шүү. Харцангуй нөгөө подкастын хаяхын дэржсэн тий нөгөө мэдээлэл ихтэй ер нь нэг ийм хөөсрөлт явагдаж байгаа учраас айгүй их мэдээлэл авч чадчихээн хүмүүс. Энэ нөгөө эргээгээд буцаагаад нөгөө хүмүүс би сэтгэл зүйчдэр ер нь нэг сэтгэл зүйчдэр очиж явах хэрэгтэй юм гэдэг ийм бодол очих хэрэгтэй юм бэ би гэд тулгамдсан хүмүүс маань тэгээд ойлгоод байгаа байхгүй юу? Эсвэргээрээ яг ингээ нөгөө судалгаа би ингээд Монголд хийсэн судалгаа ингээ харсан чи хамгийн амар нь яасан гэж юусоо 13 оноос хойш бараг судалгаа байхгүй. Тийм байсан тийм. Тэнгүү тараа юу судалгаа хайсан бэ гэхээр нийт насан туршидтын хэдэн хувийн сэтгэл готролтой байдгийг. Тэнгүү тэр хүмүүсээс хэдэн хувийн мэрэгжлийн тусалцаа авдаг юм. Мэрэгжлийн тусалцаа авангууд авч чадахгүй байгаа шалтгаан юу юм? Байхгүй. Тэнгүүд яг гадаадд байгаад байгаа байхгүй. Ерөнхийдөө бол 75% нь мэдээ санхүүгийн юунаас болоод ингээд орлого багтай хүмүүс бол ингээд одоо орлого багтай сэтгэл зүйн асуудалтай хүмүүсийн 75% нь авдаггүй юм байна. Тэ? Орлого ихсэх тусмаа нөгөө сэтгэл зүйн үйлчилгээ авдаг тоон хувь нэгсээд байгаа байхгүй юу? Одоо юу гэдэг нь тий бараг 40-50% гэдэг ч юм уу. Тогтмол гэсэн үг шүү дээ тий. Энэ ингээд заавал хүн асуудалтай гэдэг утгаараа биш. Тэгэхээр ингээд манай Монголд ингээд хөөсрөлт явагдаад идэг ингээл нэг л их олон сэтгэл зүйчнэр яг би заримдаа ингээд таньдаг хүндээ сэтгэл зүйч ингээд зөвлөж чаддаг байхгүй. Хаана очих вэ? Яг л бид нар таньдаг дотны найзуудаа зөвлөгөө өгч болохгүй шүү дээ тий. Тэгээ би ингэмээр нь яах вэ? Наад тустаач би энэ дээр очих вэ? Би өөрөө ингээд нөгөө салбараа ингээд байгаад идэг ингээд 30-40 ингээд сэтгэл зүйн төвд ахчаад идэг. Тэгэхээр ингээд нөгөө юу тодорхойгүй, чиглэл нь тодорхойгүй, хүмүүс нь тодорхойгүй. Мэдээж ур чадвартай хүндлэгдсэн өчнөө хүмүүс байгаа манай дээр. Гэхдээ бид нар энэ хөөсрөлт эсрэгээрээ нэг 5-10 жил дараа маш зөв одоо татлын явчихна хүмүүст. Бид нар сэтгэл зүйчээ таньдаг болно, тий? Сэтгэл зүйн ер нь яадыг. Одоо жишээлбэл Европын орнууд ингээд бид нар ингээд надаас нэг хүн асуусан төлбөр хийдвэ гэд би төлбөрөө хэлсэн чинь ямар амар үнэтэй юм гэдгийгсэн багхгүй. Тэгээд зөв шүү дээ тэр үний зөв багхгүй. Бид нар шүдээ нэг удаа ингээд үзүүлээд бахан ломдуулгаад 150 байхад өнөөдөр гайгүй сэтгэл зүйчлэх 350, 300, 250 байгаад байна шүү дээ. Үнэтэй байхгүй юу? Энэ бол үнэтэй юм. Тэг манай зах зээлд харьцуулахад тийм үнэтэй. Гэхдээ эсвэргээрээ бид нар нэг удаагийн сэтгэл зүйн өөрсдийгөө боловсруулах энэ сэтгэл судлалын салбарт гарч ирж байгаа ямар нэгэн практик аргыг ингээд судлаад өөрийн болгож авахын тулд бид нар зөвхөн нэг удаадаа хамгийн багадаа 1 сая төгрөгийн сургалтанд суудаг хүмүүс аахгүй юу? Тэр шүү дээ. Тэгэхээр нөгөө байнгын уншин, байнгын судлал юма мэдгүй л байхгүй. Одоо юу гэдэг ингээд 80-аад онд хагалгаа хийдэг багжаар одоо зүсээд оёод байхгүй байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан байхгүй юу? Тэгэхээр яг эмч бол хүний амь авардаг, сэтгэл зүйч бас хүний амь авардаг. Энэ айгүй том хоёр шин чанараараа адилхан байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бол амар том хөөсөрхөн зөв. Би бүр хөөсрөөд байгаад нь баярлаад байгаа. Хинбэ гэдэг ингээд цаг хугацааны асуудал. Тэдний хэрээр хөөсрөлт их байхаа ярээр хүмүүс бид нэр энэ хүмүүс чинь мэдээлэл өгöd байгаа байхгүй. Бид нэр хөөсөрч байгаа тулдаа мэдээлэл өгч юм тий. Би ер нь сэтгэл зүйн юу анхаарах хэрэгтэй юм байна. Одоо хүүхдүүддээ мэдрэмжгээд яриад эхэлдэг болцсон байна тий. Дэлгүүрт орохороо ном нь ингээд хүртэл байна тий. IQ уурхан гомдох гэл ингээд тэр эн чинь яваанда бид нэг хэдэн жилийн дараа зүгээр нөө шүдээ орхотоос сэргийлээ шүдний эмнэлэг дээр очдог шиг. Очдог л болно. За баярлалаа. Тэгээд сэтгэл зүйч хүн
Ер нь бол яг хуу манай салбарын нэг онцлог байгаа шүү дээ. Зүгээр нэг шудраг гарахад бол би ингээд утраад түүнийгээ даван туулаад би нэг юм сэтгэл зүйн асуудалтай байсан юм аа гэдэг энийг ил гаргаад ярихад бол сэтгэл зүйн салбарын хүн бол маш том зориг надад санагдлаа яг үүндээ. Тэгэхээр маш их баярлалаа. Найзаагаа дэмжээд энэ ч нэг талаараа тий шинэхэн подкастт минь итгээд хурж ирсэнд баярлалаа. Тэгээд маш их зоригтой алхам хийж өөрийнхөө даван тулсан бүхнийг ярьж нэг ч гэсэн хүн бит хоёрын подкастыг сонсоод гэд нэг юм ухаарл авах зорилготой одоо энэ подкастыг хийж байгаа. Тэгэхээр найзтай маш их баярлалаа. Маш их бахархаж байна. Тэгээ энэ бол айгүй том зориг. Нэг эмч хүн бол одоо юу гэдэг те би нэг илгэний хавдартай болоод тэрийгээ бид хайруулад ингээд амьд гарсан юм а гэдэг бүх эмчнэр ч өөр хүмүүс сонсгож гэсэн вау гэдээ алгадчих байхгүй. Тэгэнгუთ би ийм асуудалтай байсан гэдэг ярангуут те бас нөгөө нийгэмд янз янзаар ойлгох. Гэхдээ ингээд өөрийгөө ингээд зориглоод ярьж байгаа шигэ миний найз мэрэгчлээ чадaltaй чансаатай гэдэг нь угаасаа мэднэ. Тэгээ найзынхаа цаашдынхаа амьдралд сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах энэ их үйлс томоос том амжилт байсан. Баярлалаа. Гэтэ ер нь яг сүүлийн хаалт олгоод хэлэхэд те сэтгэл зүйн асуудал гэдэг бол зүгээр л яг л хүн өвдөгтэй л адил зүйл. Энэ дээр битгий зов битгий ингээ гонигл яа тэгвэл ингээд чи ганцаараа биш байхгүй юу? Чи ганцаараа биш. Зүгээр л чамд хэрэгтэй хин нэг олоход л чи ихний алхам хийж. Тэгэл бол яг үнэ. Өөрөө мэдэхгүйгээр сэтгэл зүйн асуудалгүй ингэж өөрөө байх боломжгүй. Ямар ч боломжгүй. Өөрөө тэрийгэ нээж илрүүлээ, тэрийгэ хүлээн зөвшөөрөөд тэ энэтэйг ажил зөвшөөрөх гэдэг бол аюу маш том алхам байхгүй. Тэгэхээр энэ маш том зориг гэж бодож байна. Маш их бахархаж байна. Тэгээд баярлалаа. Өнөөдрийн дугаар үгээр дуслаа. Баяртай. За баярлалаа. Баяртай бүгдээрээ гоё. Амар тайван өөрийгөө олсон, өөртөө итгэлтэй, өөрийгөө хайрлсан, иргэн олон болох болтугай. Баярлалаа найзнаа. Баярлалаа.